За шалгаараа хозай. 네. Яг бариад огсчихлээс үг хэлэхдээ хүн барьчээ тэгвэл надад шатаач явж гэнэ үгүй явж байна Явсан. За сайн байна уу? Ой, ой, ой. За одоо дэвлээ урд маань их гэж байна. Олон нөгөөдөө ихэд барьчихна. Тэгэхээр миний нөгөө Монгол өчч чинь харагдаад байна шүү дээ. Үгүй хүү ирнэ тэгэхээр Харин тэгэл шүү. Одоо дидээ болчихмаар хоёр талаас. За 1 2 1 2 сонсож байна уу манайхаа? За үзэж байгаа усууд нь шеэрлээрээ. За ингээд Солонгос улсад монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайт мэдээллийг газар дээрээс нь та бүхэн шууд сурвалжтанд дамжуулахад бэлэн болсон байна. Нөгөө маань уу? Ашиг. 어떻게 진행하는 거죠? 저희가 이렇게 여기서 쓰는 게 낫지 않겠나 싶어서 여기 왔는데 일단 여기서 자리가 어디가 나을까? 거기도 많이 가까이 갈 수 없다 그러니까 여기 바로 앞에 한번 써봤는데 여기는 바람이 안 불어요. 근데 여기 주민분들 아예 막아버리고 중앙문이 여기 앞에 있다. Яг тостоо барьж огсож байгаа үг хэлэхдээ нэг хүнээ түр бариулчих шүү дээ. За ингэ үзэж байгаа монголчууд маань сайхан шеэрлэж олонд дамжуулж өгөөрэй. За ингээд
Бүгд найрамд Хятад ард улсаас явуулж байгаа Өвөр Монголын хөртөөс хоронд явуулж байгаа Монгол хэл бичиг соёлыг одоо устгаж байгаа одоо энэ үйл явдлыг эсэргүүцэж бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдардаг монгол иргэд болон за одоо ингээд Аз үндэстний төлөөлөл болсон Азийн залуучууд нэг дор тоглож эсэргүүцлээ илэрхийлэх одоо хэвлэлийн багварлыг хийхэд бэлэн болсон байна. За ингээ өнөөдрийн энэ хэвлэлийн хурлыг сурвалжлахаар одоо Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөх сэтгүүлчид одоо олонх хүрэлцэн ирсэн байна. Солонгос сэтгүүлчдийн холбоо болон Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад сэтгүүлчдийн холбоо гэж байдаг. За энэ хоёр холбооны тусламжтайгаар өнөөдөр энд одоо гадаад улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл сэтгүүлч нар одоо 10 гаруй байгууллагын сэтгүүлч нар хүрэлцэн ирж сурвалжлах бэлэн болсон байна. За бид бүгдийн байгаа энэ газар бол Солонгос улсын одоо нийслэл төв Сөүл хотын төвд байдаг Мёнгон Жүнгүү дүүрэгт ирсэн байна. За одоо яг энд бид бүгдийн энд одоо харагдаж байгаа энэ хэсэг бол одоо энэ дутуу барьсан байшинтай за тэр голоор харагдаж байгаа бох тийм ээ. За одоо энэ бол одоо бүгд найрамд Хятад ард улсын одоо элчин сайдын яам байдаг байгаа. За энэ элчин сайдын яамнаас одоо хуулийн дагуу 100-аас дээш метрийн зайтай одоо хэвлэлийн хурлыг хийх, жагсаал хийх одоо ийм заалттай учраас энд одоо ингээд цуглацгааж байна. За үзэж байгаа монголчууд маань энэ сайхан шеэр хийж бусдад дамжуулж өгөөрэй. За ингээд мэдээллийг бүгд найрамд Солонгос улсад монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайт газар дээрээс нь та бүхэнд одоо шууд сурвалжлан мэдээлэл хүргэж байна. За мөн одоо бид бүгдийг дэмжиж одоо манай хамтран ажилладаг байгууллагын монголчуудын маань төлөөлөл бас энэ хүрэлцэн ирсэн байгаа. Энэ цаана харагдаж байгаа болохоор элчин сайдын яам бай тэр жишгөө улаан одоо тээврэн цугаж бид нар энэс цаашаа нэвтэрч орох боломжгүй байгаамаа. Явж дээ. За одоо ингээд цуглаан албан ёсоор эхлэх гэж байна. Энд Азийн төлөөлөл болсон залуучууд ирсэн байна. Мөн Солонгосын сэтгүүлч залуу сэтгүүлчтэй холбоо болон гадаад сэтгүүлчдийн холбооных нь бас ирсэн байна. За ингээд яг албан ёсоор эхлэхэд бэлэн болж байна. Бүгдээрээ энд одоо яг дооцонгуудаа бариад жигсэж эхэллээ. Яриа хэр сонсогдож байна үзэж байгаа хүмүүс.
За одоо тэгээд одондоо Цукомтой хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд бусад компаниудаас төлөөлөд ирж байгаа. Одоо энэ чинь Солонгосын гадаад сэтгүүлчдийн холбоо гэж байгаа. Тэжээс бас маш их хүмүүс ингээд ирсэн байна. Ихлэ авря бидээс ятад элчингээс 100 метрийн зайтай яг одоо ингээд хуулийн хүрээд энэ бол чагсаад биш хэвлэлийн хурал гэж хийж байгаа. За үзэж байгаа хүмүүс маань сайхан шеэр хийж цааш нь дамжуул зүгээрээ та бүхнээсээ хүсье. За бүгд найрамд Солонгос улсын Сөүл хотын Жүнгүүд өргөт байрлах бүгд найрамд Хятад улсын элчин сайдын яамны гадаанаас одоо эсэргүүцлийн хэвлэлийн баг хурлыг албан ёсоор эхлэх гэж байна. За өнөөдрийн энэ хэвлэлийн баг хурлд болбол одоо Солонгос улсад ажиллаж амьдардаг Монгол иргэдийн төлөөлөл олон Цуком сайт за мөн хамтран ажиллагч аж ахуйн нэгж байгууллагууд за тэгээд одоо энэ үйл явдлыг одоо дэмжиж за энэ үйл явдлыг дэмжиж одоо Аз бүгд найрамд Солонгос улс дахь одоо Аз залуучуудын холбоо мөн одоо залуу өмгөөлөгчдийн холбоо гэх мэт одоо төрийн бус байгууллагууд бас одоо дэмжин оролцож өнөөдрийн одоо хэвлэлийн баг хурлыг зохион байгуулж байна. За өнөөдрийн хэвлэлийн баг хурлд одоо Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагын одоо төлөөлөл бас сэтгүүлчдийн орноор хүрэлцэн ирсэн байна. За та бүхэн одоо ингээд энэ хүү үзэж байгаа лайва шеэрлж монголчуудаа бас түгээж хайрлаарай гэж бодож байна. 저쪽으로 보시면 중국 대사관이 있습니다. 여러분들 많은 응원드려요. 일제가 또 사연밤이네. 오케이. За дуу шуун ямар та бүхэн бас голсон мэдээлэл өгөөд байгаараа үзэж байгаа улсууд маань. За эсних маскэна. За Солонгос сэтгүүлчнээс хичээнээс шууд лайв хийчихээ. Боёо. 그래서 이렇게 뭐 좋아해. 자, энэ хэсэг газар болоос яг айгүйг салхилдаг газар байна. Яг Хятадын элчингийн нарийн гутган байна. Айгүйг салхилж байгаа. За энэ тэгээс тэгэхээр нэг хөдөлгөж ирсэн байгаа. Бүрээдээс илүү. Бүрээд нэг оюун Аз залуучуудын төлөөлөл болоод ирээд ихэг Бүрээд за Монгол Хятад за ийм улсуудын залуучууд энэ Солонгос гэх юм ийм
залуучууд одоо энд цуглаж өнөөдөр одоо үгээ хэлж за хамгийн гол нь одоо бас дон улсад байгаа хүмүүс төдийгүй гадаадын хүмүүс бас энэ үйл явдлыг бас удсан хариулъя гэдэг үүднээс цугласан байгаамаа. За ингэ үзэж байгаа хүмүүс маа сайхан шеэрлээд олондоо дамжуулж өгөөрэй. За ингэ хэвлэлийн байгуул албан ёсоор эхэлж байна. 자, 준비가 된 것 같으니 이제 기자회견 시작하도록 하겠습니다. За ингэ албан ёсоор хэвлэлийн байгууллаа эхэлье. 네, 이번 기자회견의 주제는 중국 정부의 내몽골 소수민족 말살 정책을 비판하는 기자회견입니다. 네, 이렇게 이번에 또 다른 소식이 하나 들렸는데 우리 공무원분께서 북한에 의해서 이렇게 아주 피격을 당하신 사건이 있었는데, 네, 그냥 우리가 기억했으면 해서 이렇게 말씀드립니다. 자, 기자회견 시작하도록 하겠습니다. 먼저 몽골 대표분께서 나와서 말씀 연사해 주시겠습니다. За одоо ингээд албан хэвлэлийн байгууллага хэлж байна. За илүү хөдөлгөөнийг санаачилж одоо олон өдөр ганцаараа зогсолт хийсэн. За манай Монгол улсын монголчуудын маань төлөөлөл болсон өнөрөө маань одоо гарч ирээд за монголоор үг хэлэх нэ гэж. 저 хоёрхан чанга яриараа гоо. За сайхан намд гэж нэг Монгол бэлтгэл нийлээд тавах хэрэгтэй. Монгол хөрөлтөнд зөвхөн байгаа бэлтгэл байгаа бид өнөөдөр сонгосон байсан. Монгол бэлтгэл хайсан хамгаалж ирсэн өрөөнд явж байгаа. Энэ ямар нэгэн статусын өвчтөд юм. Монгол бэлтгэл хайсан хамгаалж өрөөнд байгаа. Энэ жингээд бид гаргасан өнөөдөр хэлсэн магадгүй хоолойхон хятадын батраа бүр Монгол буюу өмнөд Монгол үндэсний зөвхөн хэд бичгийг асууж хэд бичгийг хоригдож хятад хийсэн бодлыг буруушаад байгаа юм. Монгол хэд бич маань одоогийн бичснээр одоо 3000-аас дээш жилийн түүхтэй ийм одоо бичиг чухал ийм бичиг соёл байдаг. Ганцхан одоо Монгол бичиг дээрээ доош бичдэг. Өөр Монголд хятадын хор бичдэг шүү. Төв өөртөө бас хор юм аа. Хятадд болохоор өөртөө бас өөр Монголын өөртөө бас хорны үедээ нэр Монгол гэдэг. Тэнд одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар бас 6 сая монгол хүн амьдарч байгаа. Өөр Монгол болтой. За хэдийгээр тэдний харьяалт нь ядаж боловч тэд Монгол хэд сэтгэл хоёрыг хатад үлдсэн. Өөр Монгол өөртөө бас арны анх юм юм аа. За ингээд ядаж болсон конструкцийн 1949 онд Угтан татаад болсон үндсэн хуулийн 13 дугаар бүлэг үндсэн хуулийн үндэсний хэлбэрийн ашиглаад сурах төвчүүдээр дэлгэрүүлэх процессын төлөвлөлтөд өгөөд бүгд өөрсдийн дангаа хасаад физик мэдээлэлээр даасан байлаа. Замун 2005 оны ЮНЕСКОгийн соёлын эдийн олон төрлийн хамгаалах болон үүдэн тэмцэх конвенцаар дамжуулан соёлын эдийн олон төрлийн хүн төрөлхтний нийтлэг рүү өндөр бөгөөд үүний бүгдийг хайхын төлөө нандин харах үүсэх ёстой гэж байна. За өнөөдөр хятадын засгийн газраас өөр Монголын түүх соёл уламжлалт өвөрмөц онцлог шинж байдлыг одоо ус бодлыг бүгд буруушаад байна. За
иймээс энэ үйлдэл татсан зогсоохыг шаардахаар өнөөдөр бид энэ бүрэлдэхүүн хийгээд байна. Хоёрмаг үүнээс нэг юм хэлэхэд хятад байгууллагаас хойш хятад билег Овгоор ингээс үүсдэг байсан байна. Үүнээс хойш 2-р ангиас 20 өнөөдрөөс өмнө 20 жилийн өмнө 2-р ангиас үүсдэг болж байгаа. Сая 2020 оны 9-р сарын 1-ээс эхлэн хэдэн цагийн гадар энэ өвөр Монгол дахь Монгол сургуулиудад Монгол хэлээр биш хятад хичээл заахыг бүр 1-р ангиас нь хатан шаардлагыг болгож байна. Энэ бол өвөр Монгол дахь монголчуудын өсөг хийж үе дарангуул хүчтэй юм аа. Энэ бол өнөөгийн нийгэмд байж болохгүй зүйл болж байна. За энэ цаг үеэс одоо өвөр Монгол олон хүмүүс одоо жагсаж тоглож байна. Тэрнийхээ одоо Москва бол хэдэн болыг эсгүүцнээ болж одоо орноор баригдсан хоёрч байна. Өчигдөр хэд одоо хятадын алгашаа дуучин үдчихэд одоо хэлний хөдөө жагснаас бол баригдсан байна. 5 жилийн 20 оноо гэсэн яриа гарсан байна. За зарим багшиг эцэг одоо амиа хорлох юм бол тэнцний хурд хэлбэр шийдсэн байна. Тэгэхээр одоо маш олон үндэстэн улсууд монголчуудыг дэмжиж байна. Тэд хятадын засгийн газрын бодлогыг эсэргүүцэж байна. Дарангуй бодлогын буруу шан эсэргүүцэж байна. Бид монголчуудын төв соёлыг элбэгийг устгахаар давдаж буй хятадын засгийн газрын буруу шал дараа хүрээлж авч байна. За нэгт нь хэл бичиг бол тухайн үндэсний түүх юм аа. Монгол хэл бичиг 3000 гаруйгаас өмнө үүссэн түүхтэй гэж ярьдаг. Энэ бол хүн төрөлхтний өв бөгөөд эдийн нийтийн багцлалын хэл юм аа. Энэ бол зөвхөн өвөр монголчуудын асуудал биш, эдийн монголчуудын өв соёлын асуудал юм аа. Монгол үндэст нь монгол их хэлээр ярих хэрэгтэй, их хэлээр суралцах хэрэгтэй, их хэлээр хамгаалах түүхэн үүрэгтэй. Эцсийн засгийн газар монгол үндэстний их хэл бичиг хориг тавьж одоо энэ хүү үйлдэл асан зогсоохыг шаардж байна. Монгол хэл бичиг бол үндэсний соёл өв уламжлал билээ. Монголчууд бол хүн төрөлхтний үүссэн бий болсон цагаас ихэн өрн улам тал нутагтаа амьдарсаар ирсэн нүүдэлчин алхам юм аа. Бидний соёл уламжлалын гол цөм нь босоо монгол бичиг байд юм аа. Тэр бичиг бол өөрнөө зонтол шинжийг хэл яриа юм аа. Хэд бичиг нь үндэсний бие даасан шинж юм аа. Аль ч улс орн альва нэг үндэсний хувьд дамгаар шийдэж хязгаарлаж болохгүй. Альва улс үндэсний хувьд их хэлээр дамжиж сэтгэлэн хөгжлөг юм аа. Өнөөдөр өвөр Монголд монголчууд өөртөө засах хэлээ алдах бүрээд байна. Цаашдаа олон хүмүүсийг эцэг эхчүүд багш нарыг дарамтлан баримтжилж хүүхдүүдийн албан хүчээр зэвсэг суулгах гэж янз бүрийн шалтгаан дарамт үзүүлсээр байна. Иймээс үндэсний их хэлээр сурч боловсрол гэдгийг хязгаарлах зогсоохыг шаардж байна. Монгол хүүхдүүд монгол хэл бичээс сурах хэрэгтэй. Бүр хүүхдүүдийн төлөө дугуйж тэмцэн эцэг эхчүүдийн хэлбэрүүдийн зогсоо хэл соёлыг хамгаалах хөгжүүлэх одоо үеийн баримт хууль хятадын өөрийн үндсэн хууль багтсан хууль дүрмээ дахин биелүүлэхийг шаардж байна. Ийм шаардлагаар үнэхээр цогцолсон байна. Дараагийн хүмүүс дараа хэлээрэй. Яг энэ шаардлагаар зөвхөн уншаа байна. баярлалаа. 네, 감사합니다. 다음은 중국어로 기자회견을 낭독하도록 하겠습니다. За одоо хятад хэлээр. За хятад хэлээр одоо шүмжлэн уншиж байна. 强烈谴责中国政府扼杀内蒙古少数民族的政策，希望语言能够形成拥有3000多年历史的内蒙古是位于中国北部的少数民族自治区。中国还把内蒙古自治区称为内蒙，这里生活的450万名蒙古游牧民族，虽然他们是国籍是中国，但蒙古自治民族正在传承蒙古语和蒙古文化。1949年
中国通过《中华人民共和国宪法》第14项明确规定，各民族有权使用自己语言和文字，有权保持自己的风俗习惯和改革的自由。2005年，联合国教科文组织通过《文化多样性公约》阐明，文化多样性是人类共同的遗产，为了他们的利益，要珍惜和保持。今天我们站在这里，就是为了谴责中国政府破坏蒙古的历史文化、扼杀传统和正体性。过去的9月1日，中国政府让内蒙古的学生在学校强行使用中文，这是对内蒙古族人民的暴力和镇压。近日，我们对此进行抵抗。此时此刻，内蒙古的无数的人们走上街头抵抗中国政府的政策。学生们正在同盟休学，家人们正在展开拒绝学校运动。全世界很多人在举行支持蒙古族、谴责中国扼杀民族政策的示威正在延续。我们强烈谴责中国政府试图抹去蒙古族的历史。我们呼吁如下：第一，语言是民族的历史。内蒙古是拥有3100多年历史的人类的遗产，也是世界人民的骄傲。内蒙古族有权使用自己的语言，用自己的语言到教育，有着守护蒙古语的历史使命。中国政府应该停止歪曲和抹杀蒙古族历史的政策。第一，语言是民族的文化和传统。内蒙古族是随着人类的诞生，在广阔的草原上生活过的游牧民族。他们有游牧民的文化和传统，其文化和传统的中心就是语言，说话就是人，就是权利。中国政府应该为破坏内蒙古族文化和传统的责任向蒙古族和国际社会道歉。谢谢大家。 네, 고생 많으셨습니다. 다음은 영어로 낭독하도록 하겠습니다. За одоо саяны одоо тавьсан эсэргүүцлийн одоо эхлэлийн үгийг англи хэл дээр одоо та бүхэнд уншиж танилцуулнаа гэж байна. За Азийн залуучуудын холбооны одоо төлөөлөл болсон залуу байгаа. Энэтхэг улсын иргэн байгаамаа. We condemn the Chinese government's policy discriminating the Inner Mongolian language. Mongols have been using the Mongolian language as the history of over 3,000 years. Inner Mongolia is a minority autonomy in northern China. This region is also known as Niangming. There are 4.5 million nomadic Mongolians living in this area. Their nationality is Chinese, but they are Mongol people who have inherited Mongolian language and culture. In 1949, China stated in Article 14 of the Constitution of the People's Republic of China that all the people have the freedom to use and develop their language, characters, and have the freedom to preserve the record, their custom and habitat. In 2005, UNESCO declared through the Convention on the Protection and Promotion of the Diversity of Culture Expression that cultural diversity is the common heritage of mankind and should be cherished and preserved for the benefit of all. Today, we stand here to denounce and detail the Chinese government's policy to destroy and obliterate Mongols' history and culture, tradition and identity. Since the September 1st, Chinese government has forced Mongolian students in Inner Mongolia to speak Chinese, not Mongolian. This is separation and violence of the people in Inner Mongolia. We resist to this abortion. Even the moment, countless people in the Inner Mongolia and taking it to the streets to resist the Chinese government policy. Students are taking a leave of absence from school and parents are campaigning against the school. Demonstrations have been continued in many countries around the world to support the Mongol people and denounce the Chinese policy of national annihilation. The condemnation of the Chinese government as follows. First, language is the history of people. The Mongolian language is an asset of mankind and pride of the world.
With the history of more than 3,000 years, the Mongols have and have a historical mission to preserve the Mongolian language, to stop the policy of destroying the exterminate the history of Mongols. Second, language is the culture and the tradition of the people. The Mongols are nomads who have dominated the vast grassland since the birth of mankind. They have nomadic culture and tradition. Language is at the center of its culture and tradition. Language is the tongue and the identity of its people. Their words are the people and their rights. Chinese government should apologize to Mongols and international community for destroying the Mongolian culture and tradition. Third, language is ethnic autonomy. No country can determine the fate of an ethnic group, nor can it be bound. The fate of ethnic autonomy flourished and the last through its language. Since the Mongols in Inner Mongolia lost their autonomy. Furthermore, countless Mongols are being suppressed and arrested by the Chinese government. The Chinese government should release the arrested Mongolians and recognize the autonomy of Mongols. 네, 감사합니다. 다음은 За баярлалаа. 러시아어로 За одоо өнөөдөр энэхүү арга хэмжээнд маань дэмжиж оролцож байгаа Оросын холбооны улсын Бурят Оросоос ирсэн Бурят улсын маань одоо оросоор ууж танилцуулнаа. История которого насчитывает более 3000 лет. Внутренняя Монголия – это автономия меньшинства в Северном Китае. Этот регион также известен как Неймонгол. В этом районе проживают 4,5 миллиона кочевых монголов. По национальности они китайцы, но они монголы, унаследовавшие монгольский язык и культуру. В 1949 году Китай заявил в статье 14 Конституции Китайской Народной Республики, что все люди имеют свободу использовать и развивать свои собственные языковые символы и имеют свободу сохранять и изменять свои обычаи и привычки. В 2005 году ЮНЕСКО провозгласило в Конвенции об охране и поощрении разнообразия форм культурного самовыражения, что культурное разнообразие является общим достоянием человечества, и его следует беречь и сохранять на благо всех. Сегодня мы стоим здесь, чтобы осудить и держать политику китайского правительства по разрушению и уничтожению истории, культуры, традиций и самобытности Монголии. С 1 сентября китайское правительство заставляет монгольских студентов во внутренней Монголии говорить по-китайски, а не по-монгольски. Это подавление и насилие над людьми во внутренней Монголии. Мы противостоим этому абсурду. Даже в этот момент бесчисленное количество людей во внутренней Монголии выходят на улицы, чтобы противостоять политике китайского правительства. Учащиеся берут отпуск в школу, а родители проводят кампанию против школ. Во многих странах мира продолжаются демонстрации в поддержку монгольского народа и осуждение китайской политики национального уничтожения. Мы осуждаем китайское правительство. Во-первых, язык – это история народа. Монгольский язык – достояние человечества и гордость мира с историей, насчитывающей более 3000 лет. Монголы имеют право говорить на монгольском языке, имеют право получать образование на монгольском языке и имеют историческую миссию по сохранению монгольского языка. Прекратите политику искажений и уничтожения истории монголов. Во-вторых, язык – это культура и традиции народа. Монголы – это кочевники, которые господствовали на обширных лугах с момента зарождения человечества. У них есть кочевая культура и традиции. Язык находится в центре его культуры и традиций. Язык – это язык и идентичность его народа. Их слова – это люди и их права. Китайское правительство должно извиниться перед монголами и международным сообществом за уничтожение монгольской культуры и традиций. В-третьих, язык – это этническая автономия. Ни одна страна не может определять и устанавливать судьбу этнической группы. Любая этническая автономия процветает и длится благодаря ее языку. Сегодня монголы внутренней Монголии потеряли автономию. Кроме того, правительство Китая подавляет и арестовывает бесчисленное количество монголов. Китайское правительство должно освободить арестованных монголов и признать автономию Монголии.
угроза на страдания меньшинства внутренней Монголии, угнетаемого китайским правительством. Мун Чжэ Ин и Мин Бён, которые создали термин прежде всего люди, и Чан Бё Йонде, Мин Но Чон, называющий себя самоагрессивными, должны настоятельно потребовать, чтобы китайское правительство прекратило зверство, пытаясь укрыть монголов в истории. 네, 감사합니다. 자, 오고 저희 수고하셨습니다. 한국 대표로 김소연 변호사님께서 낭독을 진행해 주시도록 하겠습니다. За одоо ингээд эсэргүүцлийг илэрхийлж Солонгос залуучуудын төлөөлөл болж Ким Суён гэж одоо залуу өмгөөлөгчдийн холбооны тэргүүн залуу хуульч өмгөөлөгч болсон үг гэлнэ гэж байна. 오늘 국정선언을 한 문재인 대통령에게 기다렸다는 듯이 국내에 그 소중한 공무원분이 북한에서 사형을 당하신 것으로 확인됐습니다. 그분께 애도를 표현하며 우리 국제사회의 일원으로서 아세안 청년연합이 이런 기자회견을 마련했으니 많은 국민들께서 관심 가져주시길 바랍니다. За энэ бол Аз залуучуудын холбооны одоо тэргүүн гэж байна. 대몽골 후민족 말살 정책을 규탄한다. 언어가 만들어지길 대몽골인들은 3,000여 년의 역사를 가진 몽골어를 사용하고 있다. 대몽골은 중국 북부에 위치하고 있는 소수민족 자치구이다. 중국은 대몽골 자치구를 네이멍구라고도 부르고 있다. 이곳에는 450만 명의 몽골 유목민족이 살고 있다. 이들의 국적은 중국이지만 몽골어와 몽골 문화를 건승하고 있는 몽골 자치민족이다. 1949년 중국은 중화인민공화국 헌법 제14항을 통해 각 민족은 모두 자기 언어 문자를 사용하고 발전시킬 자유가 있으며 모두 자기 풍속 습관을 보존하고 개혁할 자유가 있다고 명시하였다. 2005년 유네스코는 문화다양성 협약을 통해 문화다양성은 인류 공동의 유산이며 모든 이들의 이익을 위하여 소중히 하고 보존되어야 한다고 천명하였다. 오늘 우리는 몽골의 역사와 문화, 전통과 정체성을 파괴하고 말살하려는 중국 정부의 정책을 규탄하고 저지하고자 이 자리에 섰다. 중국 정부는 지난 9월 1일부터 대몽골에 있는 몽골족 학생들이 다니는 학교에서 몽골어가 아닌 중국어를 쓰도록 강제하였다. 이것은 내몽골에 있는 몽골족에 대한 탄압이다, 폭력이다. 이에 우리는 저항한다. 지금 이 시각도 내몽골의 수많은 사람들이 거리로 나와 중국의 정부의 정책에 저항하고 있다. 학생들이 동맹 유학을 하고 학부모들이 학교 거부 운동을 벌이고 있다. 전 세계 여러 나라들에서 몽골족을 지지하고 중국의 민족 말살 정책을 규탄하는 시위가 이어지고 있다. 우리는 몽골족의 역사를 지우고자 하는 중국 정부를 규탄하고 다음과 같이 호소한다. 하나, 언어는 민족의 역사이다. 몽골어는 3,000여 년의 역사를 자랑하는 인류의 자산이자 세계인의 자랑이기도 하다. 몽골족은 몽골어를 말할 자유가 있고 몽골어로 교육을 받을 권리가 있으며 몽골어를 지켜야 하는 역사적 사명이 있다. 중국 정부는 몽골족의 역사를 왜곡하고 말살하는 정책을 중단하라. 하나, 언어는 민족의 문화와 전통이다. 몽골족은 인류의 탄생과 함께 광활한 초원을 주름잡으며 살아온 유목민들이다. 이들에게는 유목민의 문화와 전통이 있다. 그 문화와 전통의 중심에 언어가 있는 것이다. 언어는 곧 정체성이고 말이다. 말은 곧 사람이고 권리이다. 중국 정부는 몽골족의 문화와 전통을 파괴한 책임을 몽골족과 국제사회 앞에 사과하라. 하나, 언어는 민족 자치이다. 그 어떤 나라도 한 민족의 운명을 결정할 수 없으며 구속할 수 없다. 민족의 운명은 그 민족의 언어를 통해서 번영하고 영속한다. 오늘 몽골족은 자치권을 잃었다. 더 나아가 수많은 몽골족들이 중국 정부에 의해 탄압받고 체포되고 있다. 중국 정부는 체포된 몽골족을 석방하고 몽골 자치권을 인정하라. 하나, 한국 정부는 중국 정부에 의해 탄압받고 있는
내몽골 소수민족의 고통을 외면하지 마라. 사람이 먼저라고 말했던 문재인 정부와 민변, 참여연대, 민노총 등 자칭 진보라고 일컫는 시민단체들은 중국 정부의 몽골 민족을 역사에서 지워버리고자 하는 만행을 중단할 것을 강력하게 요구하라. 네, 이상입니다. За, 김수현 옮겨도 그쳤다 오게 서다사로 오길 때 사이. 네, 중국 정부는 조속히 내몽골 소수민족 말살 정책을 그만두시기를 강력히 규탄합니다. За, 이상으로 햇틴 가서 오르는 것 겨워 마치도록 조가. 하겠습니다. 참석해주신 사이딩 모든 게나 여러분들께 사이팅 정말 작서 감사 인사를 드리겠습니다. 감사합니다. 자, 사진 한 번 찍겠습니다. 사진 한 번만 찍겠습니다. 자, 앞으로 1분간 사진 찍고 마무리하도록 하겠습니다. За, ингээд бүгд найрамдах солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн төлөөлөл, за мөн Азийн одоо залуучуудын төлөөлөл, бүгд найрамдах солонгос улс дахь одоо залуу хууч, залуу өмгөөлөгчдийн холбоо гэдэг иймэрхүү олон төрлийн бус байгууллага, аж ахуйн нэгж хувь хүмүүс хамтран зохион байгуулж байгаа эсэргүүцлийг хэвлэлийн баг хурал аль биесээр өндөрлөж байна. 네, 마무리하도록 하겠습니다. 네, 참석해주신 모든 여러분들께 감사 인사드리겠습니다. 감사합니다. 조심히 들어가십시오. За, ингээд аль биесээр хэвлэлийн баг хурал маань дуусч байна. За, одоо ингээд та бүхэнд бас зарим хүмүүс ярьцлага авч яриагаа дуулгая гэж бодож байна. Тэрийг аваарай. Тэрийг аваач. Манай. За, ингээд үзэгчтэй та бүхнийг нэг алдартай хүнтэй би одоо уулзуулах гэж байна. За, энэ хүн бол одоо манай Facebook-ийн одоо хэвлэлээр монголчууд сайн мэдж байгаа хаа. За, энэ өөр Монгол ахын дүүсээ дэмжиж одоо энэ хөдөлгөөний санаа зилж одоо ганц хүн ганцаардахгүй гэж хэлсэн шингийн гадаа бол одоо олон хоног зогсож за эцэст нь одоо ийм олон хүнийг хөдөлгөж өнөөдрийн одоо хэвлэлийн багварлыг зохион байгуулалт төвшөнд одоо хүргэсэн хүнтэй та бүхнийг уулзуулж байна. За, сайн байна уу? За, сайхан амарч байна уу? За, өнөөдрийн хэвлэлийн хурал юу болж өндөрлөө? Ямар утга агуулгатай одоо хэвлэлийн хурал болов та нэг бас хүмүүст мэдээлэл өгөөч. 아하. 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 제임벨. 자. 아하. 아하. Зөв. 아하. 자, dobrze. 아하. 예. 아하. 어로 시도리 ихтэй. 아하. 자, dobrze. 재밌어요. 자, баярлалаа. За, амжилт хүсье. За. 네, 맞아요. 네. 아, 그래요?
삼성 갤럭시 폰에 대한 문제라고요. За ингээд бүгд найрамд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчин иргэдийн төлөөлөл за мөн одоо үүнийг дэмжиж Азийн залуучуудын холбоо, Солонгос улсын залуу өмгөөлөгчдийн холбоо гэх мэт төрийн бус байгууллагад оролцсон одоо эсэргүүцлийн хэвлэлийн багуурд албаалсаар одоо болж өндөрлөө. За ингээд дэмжиж ирсэн монголчуудаа маш их баярлалаа. За өнөөдрийн энэ эсэргүүцлийн хэвлэлийн багууралд одоо Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын буюу гадаадын одоо сэтгүүлчдийн холбоо гэж байдаг. За тэдний гишүүн одоо олон орны гадаад орны сэтгүүлчнэр оролцлоо. За дотоодын хэвлэлийн байгууллагууд ир сурвалжлага хийж одоо мэдээлэл бэлтгэлээ. 인터뷰를 한번 할 수 있겠습니까? 자, ингээд та бүхэндээ би одоо чухал хүнийг одоо уулзах гэж байна. За, энэ хүн болвол өнөөдрийн одоо энэ хурлыг дэмжиж зохион байгуулсан Азийн залуучуудын холбооны тэргүүн, Солонгос улс дахь одоо залуу өмгөөлөгчдийн холбооны тэргүүн өмгөөлөгч одоо ийм хүний эрхийн өмгөөлөгч ийм хүн байгаамаа. Тэгэхээр энэ хүнээс та бүгдэд би одоо сэтгэлийн сонсё гэж бодож байна. 네, 안녕하세요. 예, 저희 시청자분들한테 오늘 어떠한 행사가 어떻게 진행된 건지 간략하게 소감 한마디만 부탁드리겠습니다. 제국주의의 어떤 시대 흐름에 제치하에서 민족 말살 정책에 따라 우리 언어를 잃을 뻔했던 대한민국 국민으로서 지금 내무 형태를 상당히 중하게 심각하게 변화되고 있고 몽골인들의 어떤 아픔에 공감하고 있습니다. 네, 감사합니다. 대한민국의 청년들이 이렇게 몽골인들을 응원한다. 취지로 행사를 열게 되었습니다. 감사합니다. 저희 시청자분들이 정말 감사하다, 고맙다. 몽골 분들에 대해서 이렇게 마음을 써주셔서 감사합니다라는 댓글이 많이 올라오고 있습니다. 정말 감사드립니다. 네. За ингээд энэ хүн бол ингэж хэлж байна. За ингээд бас том хүрний дарлалд орж үдсэн мөн одоо тэр том хүрний нөлөөгөөр одоо өөрийн их хэл соёлоо одоо алдаж үдсэн ийм одоо үндэстэн ба Солонгос үндэстэн байгаамаа. Тийм учраас ийм Солонгос үндэстнийхаа төлөөлөл болж Монгол үндэстний одоо энэ чухал асуудалд бол анхаарал хандуул бид бүхэн энд одоо хамтар зохион байгуулж оролцож байгаамаа гэж сэтгэлээ хаваалцж байна. За ингээд албан ёсны хэвлэлийн баг хурал одоо энэ түрээд өндөрлөж байна. Тий. За одоо ингээд энд хамгаалалт гарсан хамгаалалт цагдаа нар ирсэн учраас одоо ингээд лайва өндөрлөе. Хэвлэлийн баг хурлаа албан ёсоор өндөрлөе. Баярлалаа та бүхэндээ.